180 орны 160 төгрөг ороод байна. Зөвлөсөн. Тоо зүгээр нэ. За хэвлэлийн эрхчлөлтөний талаар ярилцахаар урилга хүлээж авсанд баярлалаа. За хоёулаа ярилцах гол сэдвийг хадаа. Хэвлэлийн эрхчлөлийг тань тодорхойлж хэлээч. Хэвлэлийн эрхчлөлөө гэдэг их өргөн том ойлголттой. Тэгээ ингээд тодорхойлоод эрдэмтэн судлаачд олноор л бичсэн байдаг. Би бол яг ойлгосноор л бичтэй. Хэвлэлийн эрхчлөлөөг хүн бүр тусдаа өөрийнхөө ойлгож тайлбарлах байх. Хэвлэлийн эрхчлөлөө гэхээр эрхчлөлөө гэхээр бид нар бас ингээд нөгөө асуудлуудыг дан дангаар нь салгаж ойлгодог тийм. Тэгэхээр хэвлэлийн эрхчлөлөө гэдэг дангаараа эрхчлөлөө гэдэг зүйл ерөөсөө оршдог юм биш. Эрхчлөлөө гэдэг чинь хажуугаар нь хариуцлага тийм. Хажуугаар нь эдийн засгийн чадвах гэд олон зүйл дээр суурилж иж тэр хэвлэлийн эрхчлөлөө гэдэг зүйл өөрөө бий болдог. Нэгт одоо мэдээлэл авах хэрэгчлөө биентэй холбож илүү ойлгодог. Их мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаагаа яаж хэвийн шуурхай хүртээмжтэй явуулж байна. Энэ нөхцлөөр нь хангах ёстой. Тэр нь заавал төр байх албагүй. Хараат бус зүйл зүг хэлнэ. Бас санхүүгийн хараат бус бүх одоо юуны одоо эрхчлөөний ингээд одоо идэлх хувь нь ингээд одоо ямар нэг хязгаар байхгүй гэх юм уу? Хэвлэлийн эрхчлөө гэдэг бол олон нийтийн мэдих эрхчлөө юм. Энэ мэдээлэл тод нээлттэй үжиж л одоо их мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах гэдэг байна. За хамгийн гол нь цаана иргэд хожих гэдэг байна мэдээлэлтэй байх тийм. За энэ төлөө хэвлэл мэдээллийн байгууллагууд ажилладаг. Тэгэхээр энэ бүтэн энэ экосистемыг би хэвлэлийн эрхчлөө гэж ойлгодог. Таны саяны тодорхойлсон энэ хэвлэлийн эрхчлөөт байдал өнөөдөр Монголд ямар байгаа вэ? Өнөөдөр манай салбарын яг хуу зарим сэтгүүлчид өнөөдөр бид нар хэвлэлийн эрхчлөөтэй байна тий? Бид нар сайхан байна гэж ярих бах. За өөр нэг хэсэг нь одоо хэвлэлийн эрхчлөөгүй байна гэж ярих бах. Хүн болгоны өөрийн л дүгнэлт. Энэ салбарт хэрхэн яаж ажиллаж ийн өөрт нь ямар саад бэрхшээл тулгарч байгаа вэ гэдгээс шалтгаалаад хэвлэлийн эрхчлөө өнөөдөр ямар төвшөнд байгаа өнөөдөр хомигдсон байгаа мó эсвэл үнэхээр бид нэр хэвлэлийн эрхчлөөтэй дураараад өргөж байгаа мó гэдэг ойлголт гарч ирнэ. Хэвлэлийн эрхчлөөтэй байна гэдэг чинь одоо ингээд нөгөө манай монголчууд эсрэгээр байгаа шүү дээ. Зүгээр яах вэ? Нэг сайдын нэг агентлагийн доор байгаа хэвлэлийн алба шиг нэг хэвлэл мэдээллийн байгууллага ажилласнараа бид нар хэвлэлийн эрхчлөөтэй байна гэж ойлгож болохгүй. Зүгээр хүн гүтгэжээд бид нар хүнд үтэх хэрэг байхгүй шүү дээ. Хүн гүтгэжээд бид нар хэвлэлийн эрхчлөө бас боомлцсон байна тий. Бид нар болохгүй байна. Бидрийг алж гинэ гэж хэлж болохгүй. Миний үзэж байгаагаар Монголд хэвлэлийн эрхчлөө бас сүүлийн 5 жилд үнэхээр дордож болох доод хэмжээндээ очиж байгаа. Сүүлийн бараг 6-7 жил бол огцом ингээ буурч тий. Төвчөөд байр ухарчаад. За ер нь бол ойлгомжтой шүү дээ. Үзүүлэлтэн тэгж гарч яхад тэр өнөөдөр хэвлэлийн эрхчлөө хангалттай байна гэж ярих нь өөрөө за одоо онготой зүйл байхгүй тавьчих ярих бол. Тэгэхээр яг өөр дөр тулгарсан кейс өөрт болж байгаа үйл явдлыг аваад үзэх юм бол өнөөдөр хэвлэлийн эрхчлөө бол байхгүй устдад алга болцсон гэж би дүгнэ. Хэвлэлийн эрхчлөө минь одоо жил ирэх тусам дордож байна гэд. Одоо жишээлбэл одоо энд игцэн улам хойшлж байна. 2015 онд 54-ээс бол 2024 оны байдлаар одоо 109 дугаар байранд нэрмжлэгдэж байна. Одоо яг энэ хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд яг энэ учир шалтгаан нь юунд байна вэ? Хэвлэлийн эрхчлөөний тэр индексийг гаргадаг энэ үзүүлэлтүүд байна тий. Үзүүлэлтүүд юу юунаас тогтж байгаа вэ гэдгээс шалтгаалаад яаж гарах нь тодорхой болж байгаа. Хэвлэлийн эрхчлөөний индексийг яаж тогтоод юм бэ гэхээр тогтоодог хэдэн шалгуур үзүүлэлт байдаг. Улс төрийн орчин ямар юм? Хууль эрх зүйн орчин нь ямар юм? Эдийн засгийн чадвах нь ямар юм? Гэт редакцийн хараат бус байдал ямар юм? Гэт энэ бүхэн чинь энэ хэвлэлийн эрхчлөө энэ шалгуурууд ч л өөрөө хэвлэлийн эрхчлөөг тодорхойлж байгаа зүйл байхгүй юу? Хэл мэдээллийн эрхчлөөний энэ тайланг бол хууль зүйн дотоод хэрэг юм өөрөө явуулж байгаа нэг талаас. Манайх ингэж хангаж байна. Манай улсад энэ хүний эрхийн нэг үзүүлэлт бас энэ хэвлэлийн үзүүлэлт юм байна гэдэг. Нөгөө талд нь салбарт ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагатай ойрхон ажилладаг энэ юу төрөмс байгууллагууд байдаг. Эдгээр сүүдрийн тайлан бичдэг. За энэ хоёр харьцуулагдаад энэ үзүүлэлт гардаг. Тэр хэвлэлийн индекс төр их гоё тодорхойлж өгсөн. Тэр нь юу гэсэн байна вэ гэвэл Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улс төрчдийн мэдлэлт байдаг. Тэ ихийнх нь. Гэхдээ тэрийг нуудаг. Гэхдээ
нуудаг мөртлөөс үйл ажиллагаагаараа одоо би хэний талд байдгүй гэдгийг ил тод харуулдаг гэд тодорхойлоод өгсөн байгаа юм л. Тэгэхээр бид нар одоо өөрсдөө хэвлэлийн эрхчлөлөөтэй байна уугүй юу гэд асуух юм бол одоо олон тодорхойлолтууд тэндээс уншаад за бид нар бол үнэхээр хэвлэлийн эрхчлөлөө гэж зүйл байхгүй юм байна гэдгийг бол ойлгоно. За нөгөөх нь юу юм бэ гэхээр төрөөс одоо хэвлэлийн мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа руу оролцдог гэж байгаа тийм. За тэгэнгүүт өөр одоо яаж юм гэхээр одоо тэр нөгөө эзэд нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг үйл ажиллагаа явуулахдаа одоо ажилуулахдаа уул нь энэ компани тий ашигын төлөө ажиллах хэрэгтэй тий. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд нь эзэдийн хувьд ашиг сонирн биш. Тэдний хувьд юу сонирн бэ гэвэл тэр хэвлэл мэдээллийн хэрэгслийг юунд ашиглах юм бэ гэвэл өөрсдийнхөө улс төрийн байр суурийг илэрхийлэхтэй. Өөрсдийнхөө эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалахдаа ашигладаг гэдэг тэр индекс дээр тодорхойлсон байгаа байхгүй юу? Тэгэхээр бидний нөгөө ярьдгаас илүү гоё тодорхойлолтууд хэрвээ бид нар ингээд зөвхөн бид нар жил болгон тоо хардаг шүү дээ. Бид нар 149-д орчлоо, 130-д орчлоо гэх тээ. Яагаад гэд ингээд тэр доотлыг нь харах юм бол тодорхойлолтууд нуулмал заагаад өгчихсэн байна. Яг салбар дээр ажиллаа хийж байхад хэвлэлийн эрхчлөлөг хумих ямар нэгэн байдлаар саад учруулах зүйлүүд байдаг уу? Нэг ийм байна. Одоо эн чинь нэг төвөгтэй байдал гэдэг юм. Айгүй төвөгтэй. Одоо төрийн байгууллагад одоо нэг мэдээлэл гарлаа. Төрийн байгууллагад очноо. Тэ. Тухайн яг 1-р их сурвалж дээр нь очиж штэ. Нөгөө талд нэг сонирхлын зөрчил нь өндөгж байгаа хүмүүс дээр очино. Тэгвэл төрийн байгууллагууд бол мэдээлэл өгдөг. Мэдээлэл өгөхгүй. Өгж байгаа л та. Гэхдээ өгөх гэж их удаа. Чи ингээд дарга цэргээсээ зөвшөөрөл авъя. Ямар асуулт асуухын асуултаа явуулчаач. Бид нар өөрсдөө хэвлэлийн мэдээ өөрсдөө гаргачнаа. Эсвэл бид нар өөрсдөө нэвтрүүлэг хийгээд өгчнөө. Бид нар өөрсдөө хэвлэлийн урлаг угаасаа зарлах байгаа гэдэг ч юм ингээд удаагаад идэх. Тэгтэл үйл явдал хэдий ингээд хоцорчдаг тий. Эсвэл ингээд тэр мэдээллийг өгдөггүй гэдэг ч юм уу. Эсвэл гаргаад буцаа хуйлдаг гэдэг ч юм уу. Та нар яагаад тэр их ашгийг, тэр хулгайг, тэр одоо нөлөөллийг цагаан захны хэргийг хийсэн бэ гэж асуухын тулд бид нэр зарим тохиолдолд ёс зүйн шаардлага үүсэж байгаа юм. Тэгээд хэвлэл мэдээллийн ажлаар мэдээж шат дамжлагын дагуу одоо процессын дагуу компанийн одоо засаглалын дагуу хэвлэл мэдээллийн ажилтнанд хандна, туслахад нь хандна, тэгээ сүулдэ өөрт нь хандна. Тэгээ ингээд өгөхгүй болохоор хэвлэл мэдээллийн эрхчлөөд энд юу ч ярихдаггүй байхгүй юу? Өчигдөр шөнийн цагаал хэдтэй бэлтгэсэн мэдээ тэмээн холбоотойгоо шөнийн тэг цагийн үед хүн залгаад чи наад мэдээг устгах гин за уучраа устгахгүй гингүүт амь насанд чи халднаа, эрүүл мэндэд чи халднаа гэдэг тий. Энэ бол зүгээр энгийн өвдөцтмийн л үйлдэл. За тэгээд гүтгэлийн шин чанартай жишээлх юм бол гэмт хэргийн тал хувийн сэтгүүлчдийг одоо хамруулсан гэх юм одоо юу гэх тий. Гомдол гаргагч сэтгүүлчд гаргасан. За нөгөө худал мэдээлэл цацсан гэдэг одоо гэмт хэргийн чинь ихийнх нь улс төрчид болон улсын хурлын гишүүд төрийн албан хаагчид сэтгүүлчдэд гомдол гаргацсан байна. За миний хувьд бол жилдээ нэг 15-аас 20 удаа болзоолттой шалгагдчих. Худал мэдээлэл гэдгээр тэгээд шалгагдаад бид нар гарч ирдэг. Хизээч бид нар эргээгээд тухайн одоо намайг шалгуулсан хүнийг эргээгээд цагдаад өгдөггүй, шүүхт өгдөггүй. За яах вэ гэл тэгэл анил өнгөсдөг. Худал мэдээлэл тараах гэдэг энэ категориг маш өргөн хүрээнд хамтсан. Юуг худал мэдээлэл гэх юм те? Юуг хүн гүтгэлээ гэх юм гэдгийг маш нарийн ингэж тодорхойлоггүйгээс шалтгаалаад өнөөдөр ийм хуулийн сорхоо үсээ тэрэнд нь одоо жишээлбэл сэтгүүлчд хэрчүүлж байгаа гэх юм уу? Тэгэхээр энэ юу бий болгодог вэ гэхээр энэ одоо хэвлэлийн өөрийн цензур гэдэг зүйлийг бий болгодог байхгүй юу? Өөрийн цензур гэж юу хэлж байгаа юм гэхээр одоо манайд ийм тохиолдол гарсан шүү дээ. Нэг аймгийн засаг дарга 13 удаа одоо нэг жилийн дотор шүү дээ. Аймгийн засаг дарга шүү дээ. 13 удаа гадаад томилт дээр явсан байх гэдгийг нэг сэтгүүлч олж мэдээд гаргаад тавьсан байгаа байхгүй юу? Тэгсэн нөгөө нөхөр шүүхтэд үгүй би 12 удаа явсан гэж шүүхтэд тэгээ тэр сэтгүүлчийг ялсан байхгүй юу? За тэгэхээр эндээс бусад сэтгүүлчид ямар сургамж авдаг вэ? Ямар өөрийн цензурыг өөртөө бий болгодог вэ гэхээр би одоо тий нэг аймгийн засаг даргын одоо муу муухай гаргаж тавьж тэгжсэнаас яшиг ашигт дөрөөс өгсөн бэлэн мэдээллийг нь гаргаад тавьчих. Тэгж 20 сая өрн дунаад юу хөвдөө гэж боддог. Бодол чинь сэтгүүлчийн үйл ажиллагааг хомдог байхгүй юу? Нөгөө эрхчлөө гэдэг чинь ингэж хомигддаг. Одоо тэнд одоо үнэр цэцгийг бариад явцсан байна те. За энэ ч стайлтай юм. За би ямар нэг юм хийвэл дараа нь яг өнрөөгийн араас ингээд шоронд хоригдох юм дээ гэдэг те. Гэтэл хэвлэлийн эрхчлөө байснараа хин хождөг юм бэ гэвэл иргэд хождөг байхгүй юу? За гэвч иргэд олон нийтийн дийлэнхэн сэтгүүлчдийг худалдагдсан шантаачид гэж ярьдаг. Иргэний салбарт шантааж гэж зүйл байдаг юм уу? Та ер нь шантааж хийж үзсэн үү?
шантаж хийж байгаагүй харин шантаж хийсэн гэдгийг үндэслэл одоо шалгагдаа явж байна. Намайг шантаж хийсэн гэдэг бичлэг цахим орчин таалдаа. Яг тэр цахим орчин тарсан бичлэгтэй холбоотойгоор намайг цагдаагийн боолоо шалгаад шантаж хийгээгүй юм байна гэж тогтооцсон. Би хизээч ямар ч цаг үед хэнийг шантажлж байгаагүй. Шантажлж исэн хүн байвал чи битгий хотлоо яриад ээ гэд одоо энэ нэвтрүүлгийг үзчихэд гараад ирээ. Намайг цагдаад өгөө. Миний хувьд бол яг одоо ингэ юм шантаж мантаж хийх тийм одоо ерөөс боломж байхгүй. Байхгүй нээлттэй компани засаглалтай авч явдаг. Яста амьдралдаа хизээч хийж байгаагүй. Ер нь хийчихгүй. Гэтэ би яг шантаж би тэрэнд итгэдэггүй байсан байхгүй. Арайч тийм амар юм хийдэггүй байх гэж. Гэтэ би хитээд сонссон. Үнэхээр сонссон. Яг шантажинд өртсөн хүмүүсээс сонссон. Манай салбар тийм байгаа. Үнэхээр байдаг. Яг хажуу хаалганд манд байна. Яг хажуу талын сэтгүүлчд манд байна. Гэтэ байхгүй гэж бодлоо ярихгүй байгаа. Манай салбарт шантаж байх нь байгаа. Гэхдээ тэрийг хийдэг хүн цөөхөн байгаа. Дийлэнх олон хүн шантаж хийдэггүй гэж би хэлж чадна. Баттай хэлж чадна. Надад ийм материал байна. Би энэ материалыг гаргахгүй яах вэ гэж ярьж байгаа бол тэр гэмт хэрэг шүү. Энэ над ийм гэмт хэрэг хийгээд байна гэдгийг нь нөгөө тэр гэмт хэрэгт өртсөн буюу тэр шантажлуулаад байгаа хохирогч хуулийн байгууллагад нь хамтах ёстой. Энэ асуудлаас гадна иргэд олон нийт сэтгүүлчдэрийг худалдагдсан гэж ярьдаг. Хаалтын гэрээ хийдэг гэж ойлгодог. Хаалтын гэрээ гэж ер нь байдаггүй. Та дэр нь худалдагтаад үдээ юм уу? Бид нар ингээд зарим зүйл дээр амар хуйлардаг ш. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл худалдагдсан. Уучлаарай тийм зүйл байдгүй юм. Тэ? Энэ 10 худалдагдсан бахад энэ 10 худалдагддаггүй л байхгүй юу? Тэ? Энэ 10 одоо юу гэдгийг тэр компанитай гэрээ байгуулсан багт энэ 10 гэрээ байгуулаагүй л байдаг байхгүй юу? Тэгэхээр алийг нь сонгож уншихын гэдэг чинь одоо нэг уншигчийн боловсролын асуудал болоод хувирчиж байгаа. Хэрвээ энд үнэхээр худалдагдсан сэтгүүл зүгж чи энийг үзэж байгаа бол энийг битгий түгээ. Энийг битгий унш. Энийг зүгээр л игнорд. Энийг зүгээр л canceled тийм үстэй. Үнэхээр ингээ бүлэглэн дайрч одоо сүргэлэн явдаг хүмүүс байна. За одоо нэрийн дурдаад яг өөрөөсөө бол нэг манай салбарыг мэддэг. Санхүүжилтэн тодорхой, эзэн тодорхой. Тэг ингээ бөөнөрөө нийлээл нэг хүн рүү ингээ дайраад идэг тий. Бага штэ. Ойлгомжтой. Одоо тэр бүр захын хүн мэдүүлсэн. За окей энэ ингээд нөгөө чинь нэлчиж. Энэ нөгөө Хэро Баатрин багийнхан л алж гин нөгөөдгийг чинь гэл ингээл тий. Бүгд л мэдчих шээ. За олон нийт ч гэсэн үг үйлдэл тий хэвлэл мэдээллийн ажил ч өөрөө түмний нүдэн дээр явагдж идэг бүтээл нь нийт цацгч идэг учраас ялгаж салгачаа. Одоо бол надад би ингээ 10 гаруй жил ажиллаж байгаа нэг хаалтын гэрээ мэрээ гэх нэг сүртэй юмэрсэн бил би гэдэггүй. Яригддаг. Гэтэ яг ингээд нэг бодит кейс байхгүй. Хаалтын гэрээг за би яг өөрийн туршлагаа ярина гэвэл би хаалтын гэрээг хийж үзээгүй. Go сайтад нэг ч удаа тийм зүйл байгаагүй. Хаалтын гэрээ гэдэг нэр томьёо чи өөрөө их сонин. Хаалтын гэрээ гэдэг бол хэлбэрийн төдийд бол байхгүй. Тэ одоо ингээ нэрлэн зааж хаалтын гэрээ гэдэг гачигтай юм байдгүй. Тэр бид энэ салбарын бүгдээрээ мэдчих. За орон иргэд ч гэсэн мэддэг болоо л үүтэй. Хамтын ажиллагааны гэрээ гэж байна. Энэгээр ингээ бүх хэвлэл мэдээллийн байгууллага тэжээгдээ явж байгаа. Тэнгуүтийн хамтын ажиллагааны гэрээний дотор заалтууд ордог. Одоо нөгөө санхүүжүүлэгч талаас те. За хэрвээ ингүүл одоо ийм холбоотой мэдээг одоо гаргахгүй шүү танах. Одоо те. Одоо чинь шатхуунтай холбоотой компанитай шатхуун импортлогч компанитай гэрээ байгуулахад тэр компани шатхуунтай холбоотой мэдээлэл танах сөрөг мэдээлэл гаргахгүй шүү гэдгийг тэр гүйцэтгэгч байгууллага уу хэвлэл мэдээллийн байгууллага хүлээж аваад ингэжүүлэн хаалт болчихж байгаа автоматар ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр энэ гэрээний зүйл заалт, гэрээний эрх зүйн харилцаан дээр л хоёр талаас зурж байгаа гэрээ учраас энэ дээр л тохирох ёстой. Тэгэхээр энэ заалтыг бол үгүй юм байхгүй. Энэ та нар манай редакцийн дотоод үйл ажиллагаа руу орж ийн. Тэ? Бид нар факт бариад авсан тохиолдолд заавал танаас тодруулга авах шаардлага байхгүй гэдэг хариултыг редакц өгөх хэмжээний эрх мэдэлтэй байх ёстой. Хаалтын гэрээг хийж ирснээс өнөөдөр хаалтын гэрээг хийж ингээд цаа талаа явж ирснээс тий хаалтын гэрээг хийхгүй мацаг байж нэг усуугаад өлсөд явж ирсэн хамаагүй ааж халтаа шүү. Өөрийгөө өөртөө кайфтай байхгүй. Тий. Тэгэхээр
одоо дийлэг холоох нь хаалтын гэрээ хийдгүү гэж ойлголоо. Харин төрийн зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаанд яаж оролцоод байгаа юм? Энэ өөрөө ямар бэрхшээл учруулад байгаа юм? Одоо төрийн байгууллагууд, одоо гишүүд, зүгээр нэг менежер ч юм уу нэг хувийн байгууллагын одоо захирлууд хүртэл ингээд хажуудаа хэвлэл мэдээлэл албатай тэд нар тэгээд ингээд яг даргийнхын үгээр Чиний хийх ёстой толгойгоо ажилуулах ёстой мэдээг чинь бэлэн өөрсдийнхөө хүсснээр бэлдэж өгчөөд өөрийнхөө даргын хамгийн гоё уянгалаг ярьслахыг чамд тавьж өгчөөд тэгчээд явж байгаа тэр улс төрчид л хажиж байгаа үстэй. Тэгээд иргэд хажиж байгаа мод үгүй эндээс. Үгүй штэ. Тэд нар дандаа баг өмссөн тэр сэтгүүл зүг үзэж штэ. Хэвлэлийн эрх чөлөөг сэтгүүлчдийг хэвлэл мэдээллийн байгууллагыг ер нь нухчин дарах сонирхол энэ төрийн өндөр албан тушаалтай нөхдүүдэд байдаг. Хамгийн гол асуудал нь юу юм бэ гэвэл хэвлэл мэдээллийн салбарыг ашиглаад сэтгүүл зүг ашиглаад иргэдийн тархийг угааж болтогт л оршоод байгаа. Тэр л хамгийн аимшигтай зүйл байхгүй. Яг нэг үг өгдөг штэ. Нэг багш нэг ангийг алдаг, нэг эмч нэг хүнийг алдаг бол нэг багш нэг ангийг алдаг. Харин хэвлэл мэдээлэл нийгмийг алдаг гэж үг өгдөг штэ. Тэгэхээр одоо тийм учраас өнөөдөр ингээд энэ 18 телевизэд чинь захиалгах нэвтрүүлэг шууд ингээд эфирийн дундор таслаад эфирийн юг таслаад өгч байгаа үстэй. Энд чи юу юм? Энэ бол цэвэр тарих угаалт байхгүй юу? Энд ямар ч сэтгүүл зүг байхгүй, тэ? мэдээ юм уу, сошиал маркетинг юм уу гэдэг нь андуурагдаад байгаа болохоор хэвлэлийн эрх чөлөө одоо яригдаж ирчээ аваад хүн болго ингээд бусдаасаа ялгах хэрэгтэй юм байна, мэрэгжлийн байх хэрэгтэй юм байна гэдэг юм руу жоохон ч гэсэн бодож эхэлж байгаа байхгүй юу? Жинхэнэ сэтгүүл зүг чи яадаг? Энэ байр суурь юм байна, энэ байр суурь юм байна, мэрэгжлийн байр суурь юм байна, хөндлөнгийн байр суурь юм байна. Одоо яг үр дагавар хүртэгчдийн байр суурь юм байна, шийдвэр гаргагчдын байр суурь юм байна. За болоо. За тэгээд тэрийг үзсэн үзэгч, тэрийг уншсан уншигч за байр суурьуд ийм байгаа юм бол би тэгвэл ийм шийдвэр гаргах хэрэгтэй юм байна. Энэ чинь сэтгүүл зүг байхгүй. Түүнээс биш нэг талын мэдээллийн урсгал бол сэтгүүл зүг биш. Нэг талаараа бол хэвлэл мэдээллийн хэрэгслийг боочлохгүй гэсэн одоо хууль үйлчилж байгаа. Төрөөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслээ ажиллахгүй. Төрөөрөө нөтрүүлэг хийж гаргахгүй. Энэ бүхнийг зөрчигдөж байна. Тэгсэн чинь одоо хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулиар шинжилгээ хийгээд явж байна. За та тэр хуулийг бас самсан баг гэж би ойлгосон. Тэгэхээр одоо өмнөх хууль маань яачаад дахиад хуулиар шинжилэх гээд байгаа юм. Өмнөх хууль тийм чадамжгүй хууль байгаа. Өмнөх хуулийг бол сайн хууль гэж ярьдаг. Би биш. Энэ салбарын судлаач нар ярьдаг. Ер нь ингээд товчхон бөгөөд их тодорхой байл те. Энэ хуулийн нөгөө хэрэгжилт үр нөлөөний байдал дээр нэг юм түн шинжилгээ заавал хийж явах хэрэгтэй юм л дээ. Одоо жишээ нь эргүү хууль тогтоомж бол юм байнгын ажлын хэсэгтэй бичдэг. Тэд нар ингээ үзүүлэлтүүдийг хараад үнэлгээ хийдэг. Тэгээд нэг юм ингээ дутангууд тэрийг ингээ янзалдаг те. Ийм нөгөө эргэлт дандаа байждаг. Бусад хуулиуд дээр бол нэг 2-3 жил тутамд үнэлгээ хийгээд за энэ арай болохгүй болчихжээ, энэ одоо нийцэхгүй байна, хоцрогдсон байна гэдэг ч юм уу те. Эсвэл энэ харилцаагаа зохицуулж чадахгүй байна гэдэг тэрийг ингээ засаад ингээ явдаг. 98 оны хуулийг ерөөсөө тийм мониторинг хийгээгүй л явцсан. Хэрэгжиж гин үү? Хэрэгжиж байгаа. Хэрэгжээ хүчин төгөөлдөд байж байгаа. Үр нөлөөгөө өгж гин үү? Энийг дагаж мөрж гин үү? Хин дагаж мөрдөхгүй байгаа юм гэдэг дээр юу байхгүй, үнэлгээ байхгүй. Хэвлэл төр дэргэдээ хэвлэл мэдээллийн байгууллагатай байхыг хориглоно. Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарсан үед баталж болохгүй. Гэсэн мөртлөө энийг дандаа зөрчөөл явж байгаа шүү дээ. Тэгээд зөрчөө явж байгаа учраас энийг арай дэлгэрүүлээд өөрчлөе гэдэг л концепт явж байгаа юм шиг байна. Гэхдээ надад бол энэ хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг уншихад яг энэ өргөн барьсан яг хэвлэлийн эрх чөлөөний хуулийн биш дагалдах хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл гэдэг нэг 5 хууль баг. Тэрний илүү энэ салбарт ашигтай санагдсан. Хэвлэлийн эрх чөлөөг одоогийн хэлцэгчж байгаа хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэн өргөн барьж байгааг харах юм бол хэний эрх ашиг үндэстэж байгааг бид бүхэн олон нийт мэдж байгаа хаа. Нуухыг авах гэж байгаа нүдийн сохолчгуудаа гэсэн тийм болгоомжл байгаа. Тэ. Яг өмнөх хууль нь маш ерөнхий ганц хуудас хууль байсан шүү дээ. Яг энэ удаад дээр одоо мэрэгжлийн редакц гэж юу юм? Сэтгүүлч гэж юу юм? Их сурвалжаа хэрхэн яаж нууцлахын хуулиар одоо эрхэн яаж нээгдэх ингээд яг агууштай юмнууд байх байна лээ. Тий. Гэхдээ яг төрөний хэлдгээр над тийм болгоомжл байна. Мундаг сайн болгож гин сэтгүүлчийнхаа эрх үүргийг хамгаалж гин мэрэгжлэрээ ажиллах боломжийг нээж өгч гин гэчээд нөгөө талдаа бас хуулиар ингээд
хэрчих юм явчихгүй дэл гэсэн юм болгоомжлол баг. Хоёрдугаарт гэвэл ингээд сошиалар ингээд галзуу солиотой мэддэхгүй орилоод идэг авгаа нарын сэтгүүлч гэж оруулж ирж байгаа нь маш олон хүний миний ч гэсэн дуруу хүрч байгаа. Ярилцлага одоо ингээд энэ түгээд өндөрлөе. Хэвлэлийн эрхчлөөний өдөр зориулаад хамтран ажиллагчдын донстой салбарынхандаа олон нийтэд хандаж өглөөч. Бас зүчтээс чин сэтгэлээсээ гоё. Сэтгүүлчдийг тэгж битээ хар буруугаар ойлгооч. Таны утсан өгөлтөө болоогүй төлөө сэтгүүлчдийг битээ ингэж зовгооч. Салбарынхандаа бол амин ихтэй байцгаая гэдэг хүн байя. Сэтгүүлчид минь хэвлэлийн эрх чөлөөтэй байгаасаа тий. Ялангуяа манай салбарын нэгэндээ хайртай байгаасаа гэж хэлмээр байна. Тий. Яг мэрэгжлийн ёс зүйтэй ажлыг судлаач төгс нартай баяр хүргэж хамтдаа бас салбарын төлөө ямар нэг юм хийгээч гэж хэлмээр байна. За баярлалаа.